Тэгээ нэг болцооны нэг платформ байдаг гэсэн. Тэгээ тэнцэл нэг юм залуу хараад вау. Аргалын үнээр таалагдсан. Анх бодоход би яахан айсан. Яах вдэ баас шатаж байгаа юм чинь. Гэтэл үнээр нэг галын мод шатаж байгаа юм шиг сайхан үнэртэй. Ядан тий horse meat eat car association шүү дөрөв. Sheep eat. Тий ханимах гэдэг sheep eat гэдэг. Хамгийн гоё нь агаар нь байнга цэвэр. Шинэ бол үнэхээр сайн амтдаг. Амьдралдаа хамгийн сайн нойртой байгаа үе маань Монгол байх хугацаа. Алуу дөрөв гараад төмпөө аваад ирэх шал өөр нүүрс бараал орж ирэх жишээний. Тэгээ хөрхи яг бицхтай. Хүүе хөр цаанаа гэн би бицья гэх надад асуугаа хийжсэн. Марч арангоо тэгэл орой ирэхэд оройн ажлуудаа ирэхэд дуусгандаа. Тэр романтик юм бэ? Ерөөхдөө romantic шүү. He's asking how romantic are you? Bitcoin. How romantic am I? Ask my wife. Yeah, I guess I'll decide. За сайн байна уу? Намайг Оюн Болор гэдэг. За би Хинтээ аймагт төрж өссөн. Тэгээд нөхөртөөгөө хамт одоо Хинтээ аймагта хөдөө амьдарч байна. За намайг Drew гэдэг. Миний эхнэр Оюка. Бид хоёр Drew and Оюка. Би их сургуульдээс их сургуулийн төгсөх курстэй. Тэгээ нэг болцооны нэг платформ байдаг гэсэн. Тэгээ тэнцэл нэг юм залуу хараад вау ямар нүдэн дулаахан залуу вэ? Тэр нүдэн ямар хөөрхөн юм бэ гэж бодоод анх тэгэл танилцчихсан. Тэгээ миний дугаарыг аваад хэсэг хугацаанд мессежлж гаад тэгээд анхны болцоонд намайг ураад тэгэл анхны болцоонд ингээл яг харахад бас л тэ үнэхээр нүдэнд ямар гоё дулаахан залуу вэ? Тэр нүдэндээ үнэхээр ингээл гялалзаал ямар хөөрхөн юм бэ? Тэгэл мэдээж анхны болцоонд тэгэл ресторанд ороод хамтдаа нэг тоглоом тоглоод тэгэл тэрнээс хойш тэгэл бүх юм чинь тэгэл одоо ингээл Монгол руу ирсэн хамт хөдөө ингээл амьдрал байж энэ. Сургуульд байхад Чингис хааны тухай заадаг байсан. Чингис хаан гэж үннийг хэлэхэд Монголын тухай мэддэг зүйл нь ердөө тэр байсан. Тийм би загас чинь. Тийм ихэд хоббигоор загсан явах туртай. Тэгээ Монголын тийм туул загас буюу темэн гэдэг загсыг ихэд Монголын fly fishing айгүйх мэддэг байсан юм байлээ. Тийм тэр өнцгөөс л ихэд Монголыг мэддэг байсан. Тэрнээс бол яг Монгол яг ямар ёс заншилтай тэр талаар ихэд нэг сайн мэддэг байсан. Тэгэхээр энэ зооны хугацаанд бол загас нь хамт явъя гэж бодчихсон. Данч хормын ажил гэж айгүйх ажилтай байсан учраас тэгээ энэ зоонд амжаагүй. Гэхдээ дараагийн зооноос ихэд явна хаа. Чамааг анхаарахад үнэхээр үзэлсэнтэй санагдаж яриа бүр дээр бит хоёр шууд л тарж байсан. Хоорондын зохицол маань их сайхан байсан. Бит хоёр ер нь анханасаа л их нийцтэй байсан. Анх уулзсан өдрөө л гадаа нэг сандал дээр хэдэн цаг сууж ярилцсан. Тэр үед л энэ л миний хүн юм байна даа л гэж бодсон. Тэр мөчөд мэдэрсэн. Би Америк найзуудтай болсон гэдэг аавчтай шууд тэр даруй хэлж чадаагүй. Тэгээ жоохон хэдэн сар нуусан, эмээсэн. Тэгээд нэг өдөр ээжтэй хэлсэн чинь тийм үү, тэг сайн хүн үү, тэг сайн хүн яг мөн үү. Тэгээд ээжтэй тийм хэр сайн хүн гэж бодож байна. Тэгээд би аавчтай нөхрийнхээ бас ерөөдөө аавчтай тухайд би уулзсан байсан. Тэгээд ерөөдөө бас гэр бүлийнх нь харсан, өөрийг харсан. Тэгээд хүмүүжил сайтай хөөхтэй байна гэд тухайн үеэрээ дүгнэл ээжтэй бас тэр бүгдийг хэлсэн. Тэгээ ээж маань аавд хэлээд тэгээ за үнэхээр сайн хүн бол тэгээ чиний өөрийг чинь л хувь тавилан шүү дээ. Бид нэр чамайг тэгээ чиний хувь тавиланг бид нар шийдэж чадахгүй юм чинь. Тэгээ тэр хүүхдээ аваад тэр уулзъя. Тэгээд бид хоёр өнгөрсөн жилийн 8 сард Монголд ирэл манай аав ээж онгоцны бодолтой анхудаа л ирэхэд харж байгаагүй манай өнийг. Тэгэл хүүе яасан хөөрхөн нүдэн дулаахан хүүхэд вэ гэл тэгэл ирэхэд сайхан тэг сүвтэйгээ мөнгө аяхтайгаар бид хоёрыг хүлээж авсан манай өнийг тэгэл эргээр хүлээж авсан. Тэг одоо л манай дүүнертэй манай аавчтай ирэхэд нэлээд тавтан. Би олонгууд яг их сургуулаа төгсөх жилийнхаа намар ирэхэд бид хоёр танилцсан 11 сард. Тэгээ би 5 сард нь төгсөөд тэгээд бас ажилдаа ороод тэгээд ирэхэд өнгөрсөн жилийн намар ирсэн ирэхэд 2 жил болцоод ирсэн юм байна. Тохоо үедээ за Америкийн л бэр болох юм байна да гэдээ ирэхдээ мэдсэн байсан учраас хүүхдтэй болохоос өмнө бас тэ нөхөртөө би Монголын ёс заншлыг ирэхдээ танилцуулмаар байсан. Тэгээд би нэг санал болгоод хүү хоёулаа Монгол хэвьяа.
Тэ хоёлаа залуу байна. Хоёлаа бас ялангуяа маань нөхөр маань ажиллаа онлайнаар хийж болох учраас хоёлаа Монгол руу явъя гэхэд тэгээл та тий угаас аймаг сонирхолтой амьдрал байна штэ гэд тэгээд ерөөдөө Монгол руу шийдэл явахаар ирсэн те. Мэдээж Америкаас Монгол руу ирнэ гэдэг чинь бас нэлээд соёлын хувьд нэлээд ялгаатай. Тийм учраас айгүй ямар ч эргэлзэх бодолгүйгээр шууд тэгэл да яага болохгүй гэж хоёлаа залуу байгаа юм чинь ёс заншлыг би мэдмээр аав ээжтэй чинь би уулзмаар юм гээл урайлахнаар хүлээж авахд мэдээж ямар монтаж юм бэ л гэж тохоо үедээ бодсон доо. Тэг хэрвээ надаас тэгж асуусан бол би бодож үзье л гэж өөрөө л тийх байсан баг билээ. Америкийн нэгдсэн улсад бол соёл гэдэг тийм тод байдгүй. Тусгай гаралтай айлд бол арай өөр. Харин Монгол шиг тийм хүчтэй соёлгүй. Хоёрууд нь нэг их өнгөлөг биш. Зүгээр л гэр бүлээрээ өнгөрөөдөг. Харин Монголд бол соёл бүх юм. Энэ нэрэд бүхнийг шинээр мэдэрч байгаа. Монголд ирэхэд айдас байсныг үл жаахан байсан. Чи хаяа намайг айлгаад манай аав ээж чамайг морь унуулна, мал бариулна гэдэл тоглоом хийдэг байсан. YouTube дээр малын видео үзүүлээд л манай аав ээж чамайг яг ингэндээ гэдэл. Тэгтэн би хаяа жаахан айдаг байсан. Гэхдээ гэр бүлтэй мессенжер ярихад бүгд маш сайхан хүмүүс байсан. Тэгээд тэгж авахгүй юм байна даа л гэж ойлгосон. Зүгээр л жижигхэн айдас тоглоом аягийн юм л байсан гэх үү дээ. Харин Ямаа ах хоёрыг бол нэгдээ сайн барина шүү. Хөдөөний соёлд одоо ерөөдөө морины соёл айгүй багассан биш үү тий. Одоо хондын өн гэж машинтайгаа явал мотоциклтэй явал